За зорилгоор өдөрдөөсөн амьдрал номны маань 12 дахь өдрийн залбирал зохиогч маань энэ Райт Варрен. За энэ 2 дугаар хэсгээр бүгдээрээ явж байна. За 2 дугаар хэсэг. Хүний амьдрал агуу том боломж ганцхан удаа ирж болох боловч багахан боломжуудыг бид эргэн тойрноос үргэлж олж харж байсан. Бид үннийг ярьж, илдгээр үйлдэж, бусдыг урамшуулах зэрэг жижиг үйлдэлээр дамжуулан Бурхныг баярлуулж байна. Бурхан бидний залбирал, магтаал, өргөлөөс илүү жижиг зүйл дуулууртай байгаа байдлыг илүү чухал үздэг. Эзний дуу хоолойг дуулууртай дагах нь эзэнд шаталт тахил өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү босоо. Харахтун дуулууртай дагах нь тахил өргөхөөс илүү, сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү. 1-р Самуэль номны 15-22 дугаар ишлэл. Есүс 30 настайдаа Иоханоос баптизм хүртэж алдар гавьяаныхаа үйлчлэлийг эхэлсэн. Тэр үед Тэнгэрээс Бурхан "Энэ бол миний хайртай хүү, түүнд миний таалал оршдог" гэж айлтсан. Есүс 30 жилийн турш юу хийсэн болоод Бурхан тэгтлээ баярлсан юм бол Библиэд тэр цаг үеийн талаар ганцхан л ишлэл байдаг нь тэр тэдний хамт явсаар Назарет ирж тэдний үгэнд дуулууртай байв. Бурхныг баярлуулж амьдарсан 30 жилийн хугацаанд дуулууртай байв гэдэг хоёр үгэнд хураангуулэгджээ. Лук номны 2:51-р ишлэл. Бурхны эрхмэлдэг зүйлийг эрхэмлэх хэрэгтэй. Энэ нь найзын дүр төрх юм. Найзынхаа чухал гэж үздэг зүйлд санаа тавих хэрэгтэй. Бурхны жинхэнэ найз болох тусам Бурхны санаа тавьдаг хэсгүүдэд санаа тавьж, Бурхны баярладаг зүйлд хамт баярладаг болно. Үүний хамгийн тод жишээний нэг нь Паул юм. Бурхны сонирхол түүний сонирхол байж, Бурхны хайрладаг зүйлийг тэр хайрладаг байв. Би Бурхны хардалтаар та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг ариун онгон охин мэт Христийн өмнө авчирхаар ганц нөхөртэй сүй тавиулсан гэж 2-р Коринт номны 11-2 дугаар ишлэлд хэлдэг. Давид ч мөн адил таны өргөний төлөө хичээл зүтгэл намайг залгиж таныг буруутгсан хүмүүсийн буруутгал надад ирсэн гэж байна. Эзэн бол дарлагчдыг хамгаалах бэхлэлт бэрх цагийн бэхлэл болно. Нэрийг тань мэдгсэд танд найдана, эзэн өөрийнх нь эрен хайрчдыг таархаагүй билээ. За бид юунаас ч илүү Бурхны нөхөрлөлд найдах хэрэгтэй гэж. Бид юунаас ч илүү Бурхны нөхөрлөлд найдах хэрэгтэй. Дуулал номонд хүсэл найдрын талархах жишээ маш их гардаг. Давид юунаас ч илүү Бурхны мэтгийг хүсэж байсан. Давид догтлол хүслэн цангаа ангаа зэрэг үгсийг хэрэглэн Бурхныг үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байсан. Давид би эрен хайх ёстой нэг л зүйлийг эзнээс гуйсан. Энэ нь эзний гоо сайхныг харж түүний сүмд бяцлахын тулд би насан туршдаа эзний өргөнд цуухыг гуйсан юм а. Дуулал 27-гийн 4. Мөн өөр нэг хэсэгт учир нь хайр инрэлт нь ам амьдралаас илүү уруул минь таныг магтан дуулнаа гэж дуулал 63:3-д бичсэн. Бурхнаас амьдралыг минь ивэж өгөх чимэн хичээнгүйлэн хүсснээс болж Яаков шүнжэнгөө Бурхнаас зуурч ноцолдон таны намайг ёроохоос нааш би таныг явуулахгүй Эхлэл 32:26 гэж хэлж байсан. Хамгийн гайхалтай нь бүхнийг чадагч Бурхан Яаковыг ядалтад хүргэсэн. Бурхан биднийг өөртөө биеэрээ тэмцэл хийх гэж байна хэмээн тавгүйцдэггүй. Яагаад гэвэл биеэрээ тэмцээгвэл хувийн харьцаа байх хэрэгтэй бөгөөд үүгээрээ дамжуулаад илүү ойртох боломжтой юм. Мөн энэ нь халуун сэтгэлийн үйлс бөгөөд Бурхан биднийг халуун сэтгэлтэй байхад дуртай байдаг. Паул бол Бурхантай маш халуун сэтгэлээр нөхөрлөгч хүн байсан.
Үүнийгээ тэрээр тэргүүнд тавьж амьдралынхаа гол зорилго болгосон. Ийм учраас Паулыг Бурхан маш их үйлсэл ашигласан. Миний хөдөлмөргүй зорилго бол Бурханыг таньж, Бурхантай харилцаагаа гүнзгийрүүлж, улам дотносон түүний зан чанарын гайхалтай эсхийг илүү тодорхой ойлгож мэдэх явдал юм а гэж Филиппо номдэр хэлжээ. Ингэснээр би Христийн болон түүний амьдралын хүчийг таньж, зовлонгоос нь хуваалцсан. Түүний үхэл түүнтэй ажиллахан болгогдоод Филиппо 3-аар хэлжээ. За зовлон шандал бол халуун сэтгэлийн төлөөх төлс шүү. Жирийн үед бидэнд байгаагүй өөрчлөлтийг хүсэх хүслийг бадраах эрч хүч юм. Бид үнэхээр хүсснээрээ Бурхантай ойртож болох боломжтой. Өөрөөр хэлбэл Бурхантай дотн харилцаатай болох нь аяндаа болдог хэрэг биш. Харин бидний сонголт бөгөөд бидний зорж тэмүүлэх хэрэгтэй. Та юунаас ч илүүтэйгээр Бурхантай харилцахыг хүсэж байна үү? Таны хувьд үнцэнтэй зүйл чинь юу вэ? Танд байгаа тэр үнцэнтэй зүйл чинь бусад зүйлийг няцаад чадах байц үнцэнтэй юу? Үнцэнтэй зүйл чинь дадаж, сурч, ур чадвараа хөгжүүлэхүйц байж чадах уу? Магадгүй та урд нь Бурханы талаар халуун сэтгэлтэй байсан боловч одоо тэр халуун сэтгэлээ орхисон ч байж болох юм. Энэ нь логикийн итгэгчдийн асуудал. Тэд анхны хайраа орхиж хийх ёстой бүх ажлаа хийсэн хэдиж хайраар биш үүрэг хариуцлагын үүднээс хийж байсан. Энгийн хэвшсэн итгэлийн амьдралаар одоогийн амьдралаараа амьдралсаар ирсэн бол Бурхан та нарын амьдрал зовлон бэрхшээлийг өгөл битгий их гайхаарэ. Зовлон шандал бол халуун сэтгэлийн төлөөх төлс шүү. Жирийн үед нь бидэнд байгаагүй өөрчлөлтийг хүсэх хүслийг бадраах эрчим хүч юм. Луис зовлон шандал бол Бурханы дуу өсгөх чимээ гэж хэлсэн. Энэ сүнсээрээ сул дорой байгаа үед биднийг босгож өндөлгөх Бурханы арга юм. Бидэнд тулгарч байгаа асуудлууд нь шийтгэл биш, харин биднийг хайрладаг Бурханы өгч буй сануулга юм. Бурхан бидэнд уурлаагүй бөгөөд бидний талаар маш гүнзгий бодож өөрийнхөө нөхөрлөл рүүгээ биднийг дахин хөтлөхийн тулд бүхнийг хийх болно. Харин Бурханы талаар халуун сэтгэлийн гадыг бадрах илүү амархан арга байдаг. Тэр нь Бурханаас өгөөж гэж шаардах явдал юм. Тэгвэл түүнийг авах хүртлээр залбир. Ингэж хэл: Есүсээ, юунаас ч илүүтэйгээр таныг мэдхийг хүсэж байна. Есүсээ, юунаас ч илүүгээр таныг мэдхийг хүсэж байна. Бурхан Бабилоны олзлогдогч нарт та нар намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ хайвал намайг олно гэж Иремя номдэр бас хэлжээ. За тэгвэл хамгийн чухал харилцаа гэж юу юм бэ гэдэг дээр төвлөрье. Хувийн зааварчлага ба ерөөлийн залбирал. Тимото чамд хариуцуулсныг хамгаал олиггүй хоосон ярианаас ихэд мэдлэг гэгдсэн хуурмаг нэртэй тэрс онлоос зайлсхий. Зарим нь өөнийг зөвшөөрснөр итгэлээсээ төөрсөн юм а. Нэгүсэл та нартай хамт байх болтугай. 1-р Тимот 6:21. Бурхантай нөхөрлөхөөс илүү чухал зүйл гэж байхгүй. Энэ нь үрд мөнх үргэлжлэх харилцаа юм. Одооноос эхлээд та үнийгээ засаж чаднаа. Амьдралдаа хамгийн сайн зүйлээ алдаж байсан уу? Энэ нь бидний сонголт гэдгийг сана. Бид хүсснээр Бурханд орч чаднаа. Миний амьдралын зорилго. Би хүсснээр Бурхантай орч чадна. За ишлэл чэйжлээ. Бурханд ойртох тун. Тэгвэл тэр нь та нарт ойртно. Нүгэлт та нар гараа цэвэрл. Хоёр санаат та нар зүрхээ ариусга. Яаков 4:8. Өөрөөсөө асууя. Би өнөөдөр Бурхантай илүү ойртохын тулд бодиттой ямар сонголт хийх хэрэгтэй вэ? За ингээд зохиогчийн номыг бүрэн ихээр нь уншиж дуслаа. Дараагийнхаараа
энэ дээр өөрсдийнхөө бодол санааг ярилцсанаа залбирлаа явагдана.